Заасан байна уу? Удах бичлэгээрээ бид нэр бас хотоодны хатангаршлаа өргөжлүүлээд ярих гэж бодож байна. Хотоодны хатангаршил гэхээр хүмүүс одоо альмиг тийм ээ удаан байлгаад ах юм бол хорчигоод хатаад жижигэрдэг шиг хотоод хатангаршилтай гэхээр хотоодныхаа хэмжээг л өөрчлөгдөн гэж бодоод ерөнхийдөө эмээгээд байдаг юм шиг байна лээ. За тэгвэл хотоодны хатангаршил гэхээр хотоодны хэлбэр хэмжээнд бол ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хамгийн гол нь хотоодны дотор талын дээр салт бүрхүүлэлтээр л өөрчлөлт ирж байгаа юм. За тэгэхээр бидний хотоодны салт бүрхүүлэлт бол олон одоо тийм булчирхай эсүүд байрладаг, булчирхайлаг эсүүд байрлаж байгаа. Тэр болгоно нь бол тодорхой үүрэгтэй таны хоол боловсруулах тэр ферментийг хүчлийг бол ялгаруулж идэг. Хатангаршин гэхээр ерөнхийдөө хотоодны архаг өрөвслөөс үүдэлтэй хотоодны тэр булчирхайлаг эсүүд нь ерөнхийдөө устдад цөөрж байгааг л бид нэр хэлэх нь шүү дээ. Тэгэхээр ер нь бол хотоодны хан бол нэмгэрээд байна л гэсэн үг. Тэгэхээр хотоодны дурангаар харахаар хатангаршсан байгаа нь ерөнхийдөө нүдэнд шууд анзаарагддаг, харагддаг тийм ээ. Ягаад тэгэхээр хотоодны тэр салслаг давхарга нэмгэрээд ирэхээр хотоодны салстын доотх давхаргуудын тэр цусны судсууд нь бол ерөнхийдөө харагдаад гараад эхэлдэг. За тэгэхээр хотоод хатангаршаад шууд бол хавдар болохгүй. Дунд нь бас хэд хэдэн юм үе шат эмгэгүүд байгаа. За тэр нь болохоор гидсний эдийн солигдол гэж байгаа. За таны нөгөө булчирхайлаг эсүүд чинь үхээд цөөрчлөө. Тэгэнгүүт хүний бие яадгүй гэхээр орлуулах юм эсүүдийг бүрдүүлж эхэлдэг. За тэр орлох эсүүд нь болохоор таны хотоодны эс биш, таны гидсний эсүүд байдаг. Нарийн гидсний эсүүд үүснэ. За цаашлаад бүр бүдүүн гидсний хучуур эсүүд бол үүсэж байгаа. Тэгэхээр хотоодны өөрийнх нь хучуур эсүүд нь гидсний одоо эсээр солигдож байгаа. Энийг нь болохоор одоо гидсний метаплазия буюу эсийн солигдол гэж байгаа. За энэ бол мэдээж таны хотоод бол хоолоо боловсруулах чадвар бол 50, 60, 70% буурна. Нөгөө төгөөр гэх юм бол энэ нь өөрөө эсийн гаж хувирал мутацийг бий болгодог. Ингээд тэр мутац нь өөрөө хавдрыг үүсгдэг байгаа. Тэгэхээр бид нар хотоод эхлээд өрөвсөд архаг өрөвслөн дараа нь хотоодны булчирхай эсүүд нь сөнөрч байгаа, цөөрж байгааг л бид нар хатангаршил гэж хэлээд байгаа. Хатангаршлаас цааш хэрвээ та арга хэмжээ авахгүй буруу амьдарсаар хотоодоо гэмтээсээр байх юм бол таны хотоод өөрөө гидс болж хувирна. Тэрний дараа эс нь мутацд ороод хавдар болдог байгаа. Тийм учраас та хотоодны өрөвслөө баг дээр нь дараарай. Баг дээр нь дарчдах юм бол таны хотоод энэ одоо хүнд өвчнөд нэрвэгдэхгүй байх бүрэн боломжтой байдаг шүү. За тэгэхээр бид нар хотоодныг одоо нэгэнт тийм ээ гидсний эдийн солигдол явагдаад хатангаршлын хүнд хэлбэртэй болчихсон байх юм бол уудаг имчилгээ гэж бол бараг байхгүй. Ер нь бол хотоодны хатангаршлыг имжилдэг гэж бол байхгүй. Зөвхөн хотоодны хүчлийн ялгаралтыг зохицуулах ч юм уу, эсвэл хотоодны гөрүүлц хөдөлгөөнийг дэмжих ч юм уу, тийм одоо хавсарсан үйлчлэгэл байгаа болохоос яг тэр өгч байгаа булчирхай эсүүдийг буцаж сэргээдэг тийм гэж байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр юу байх хэрэгтэй гэхээр өөрийнхөө бодисын солилцоогоор хотоодонд ирж байгаа цусан хангамжийг нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл тэр эсэд очих шимт хижээлийг нөхөх замаар нөхөн төлжүүлэх процессыг бол дэмжиж өгч болдгоо. Тэгэхээр энэ дэмжлэг нь бол бидний цэвэр өөрийн одоо үйл ажиллагаа буюу бидний юу гэдэж байгаа, яаж идэж байгаа, ямар хөө хэмжээгээр идэж байгаа, хэрхэн амьдарч байгаа вэ, энэ бүхнэр бол тодорхойлогдно. Тэгэхээр та хотоодоо тийм ээ улам хүнд одоо тэр байдалд аваачихгүй байхыг хүсэж л байгаа бол өнөөдрөөс эхлээд өдөр тутмынхаа хоолтон дээрээ амьдралын хэм маяг дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхээр та өнөөдөр бол хотоодоо гэмтээчлээ тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийг хүртэл аж төрсөн тэр байдлаараа амьдраад байх юм бол мэдээж өөр үр дүн хүлээх ямарч боломжгүй штэ тийм ээ. Тэгэхээр та хуучин арга барилаараа биш, шинэ арга барилаараа өөрөөр хэлбэл шинэ дэглэмээр, шинэ амьдралын хэм маягаар амьдарч байж та өмнөх гаргасан тэр алдаагаа заснаа. Тэгэхээр энд бол танд юу хэрэгтэй вэ гэхээр тодорхой юм мэрэгжлийн зөвлөгөө хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол эмчийн хийх ажил биш. Тэгэхээр энд дээр бол хоол зөөч, шимт хижээл судлаач тусалдаг. Тэгэхээр функционал ангаах ухаан бол энд бол маш одоо чухал үүргийг бол гүйцэтгэдэг юм аа. Тэгэхээр функционал ангаах ухаан гэдэг нь болохоор таны өөрийн зөвхөн таны биеийн тийм ээ онцлог, таны амьдралын хэм маяг, таны өөрийн өдөр тутмын тэр хөвшлүүдийг засаж таны бодисын солилцоо хэвийн биеийн одоо үйл ажиллагаа, функционал үйл ажиллагаа хэвийн байхад туслах тэр дэмжлэгүүдийг зөвлөдөг янз бүрийн одоо иллэг дасгал тийм ээ амьдралын одоо тэр чанараа сайжруулах олон аргууд байгаа. Тэрийг бол зааж өгдөг байгаа. Тэгэхээр та энд бол тийм ээ тэр доторын эмчэнд бол тийм ээ тэр доторын эмчтэр очиж зөвлөгөө авах гэхээсээ илүү функционал ангаах буюу үйл ажиллагааны төвшөнд тэгээ зөвхөн таны биед тохирсон тэр аргуудыг суралцаараа тэр аргуудыг
За тэгээд мэдээж зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд хандаж болно. Бид танд тохирсон оюун зөвлөгөө өгөхөд бэлэн байна. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Хотоод гисээ эмгүү ангааж сурцгаая.